Монгол орны эрвээхэй бат 2 ном нь шинжлэх ухааны академи биологийн хүрээлэнгийн шувуу шавь судлалын лабораторийн шавь судлаачид болон макро гэрэл зурагчид хамтран гаргасан бүтээл юм а. Энэхүү бүтээл нийт 6 овгийн 39 төрөлд хамаардаг 59 зүйл булцуу сахалт эрвээхэй орсон болно. Уг номонд зүйл тус бүрийн макро гэрэл зураг болон тухайн эрвээхэй таних онцлог шинж тэмдэг, мөн тэдгээрийн Монгол орон дахь тархалтыг тус харуулсан юм а. За Монгол орны цохын хог тодорхойлох дэлгүүр бичиг бүтээлд Монгол орны 70 орчим овгийн цохын тодорхойлох дэлгүүр бичиг болон 256 төрлийн 295 орчим зүйлийн цохын гадаад эрхийг илэрхийлсэн макро зураг, за мөн овгийн нийтлэг шинжийг илэрхийлсэн 170 орчим зураасан зураг тодорхойлох бичиг орсон байгаа. За бүтээл нь цохын улын янзыг таньж мэдэх хүсэлтэй, за мөн байгаль судлаач, за мөн оюутан залуус, за хамгаалалтын газар нутгийн мэргэжилтэнд ойлгоход хэлбэр байдлаар бүтээгдсэн бүтээл байгаа. Та бүхэн таалан сэрхээрэй. Та бүхэн шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний цуврал бүтээлийн дугаар 38-ыг танилцуулж байна. Манай эрдэм шинжилгээний бүтээл нь 2022 оноос эхлэн өгүүлбэрүүдээ англи болон монгол хэл дээр хүлээн авч байгаа бөгөөд жил бүрийн бүтээлийн хавцсны зураг дээр тухайн жилийн онцлог өгүүлэлттэй холбоотой зургийг оруулдаг. Мөн 38 дугаар дугаараас эхлэн өгүүлэл бүрт дой дугаар олгогдож эхэлсэн. Эрдэм шинжилгээний бүтээлийг та дараах QR кодоор хандан онлайнаар унших боломжтой. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн товч танилцуулгын тухай мэдээллийг хүргэж байна. Энэхүү танилцуулга нь англи болон монгол хэл дээр хэвлэгдсэн бөгөөд биологийн хүрээлэнгийн түүхэн замнал, эрхэм зорилго ба алсын хараа, эрдэм шинжилгээний ажлын гол үр дүнгууд, гадаад дотоод хамтын ажиллагаа, лабораториудын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг агуулсан болно.